Энэ цаг мөчид Монголын гайлын байгууллагын хамт олон 2010 онд олсон ололт амжилтаараа бахархаж 11 онд зориг төгөлдөр ажиллах урам зоригтой байна. 2010 онд Монголын гайлчид гайлын хяналтын ажилд эрсдэл тооц гаргыг тууштай нэвтрүүлэх бүх судалгааг хийж бэлэн болголоо. Үүний зэрэгцээгээр Монгол улсын төсвийн өмнө хүлээсэн үргээ ханган биелүүлэх энэ ажлыг сайн зохион байгуулсны үр дүнд бид 170 тэрбум төгрөгөөр төсвийн орлогын төлөвлөгөө давуулан биелүүлэх ийм сайхан нөхцөлийг бүрдүүллээ. Энэ бол Монголын гайлчдын маань чин шударгаар ажилласан хөдөлмөрийн үр дүн, нөгөө талдаа Монголын нийт гадаад худалдаанд оролцогчдын эх орондоо оруулсан хувь нэмрээ гэж ингэж үзэж байна. Монголын нийт гайлчид өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил үйлс нь өргөсөн тангарагтай үнэнч байж нийт ард түмэнд төрийн нэрийн өмнөөс шудраг шуурхай ил тод нээлттэй байж үйлчилсэний үр дүн гэж үзэж байна. 2011 онд Монголын нийт гайлчид ард түмнийхээ эрх ашигын төлөө Монголын эдийн засгийн өсөлтийг хангаж гадаад худалдааг хөнгөвчлөх энэ үйл ажиллагаанд үйлчлэгээнд томоохон ахиц гаргасан, үйлчлэгээгээ олон улсын жишг төрүүлсэн ийм он жилүүд байх болно. Ингээд Монголын нийт гайлчдын хамтран ажилладаг төрийн болоод төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд нийт ард иргэдэд гайлчдынхаа нэрийн өмнөөс шинэ онд нь ажлын хамжилт, сайн сайхан бүхний хүсэн ёрой Монголын нийт гайлчдынхаа эрүүл энхийн төлөө энэхүү баярын мэндчилгээг дэвшүүлье.